ТV тоглолцтой хамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр та бүхэнд дуулгах нэг сайхан мэдээ байна. Манай улс за 100% дотоодын хөрөнгө оруулалтаар Монгол улсад анхудаа гантиг чулууны дархан гантиг үйлдвэртэй болж байна. За энэ үйлдвэр одоо үйл ажиллагаагаа эхлээд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон байна. За би яг одоо Дархан уулын аймгийн Хонгор сумын нутагт байх одоо гантиг чулууны карьер дээр нь ирээд байна. Тэгэхээр энэ үйлдвэр ашиглалтад орсноор одоо дотоодынхоо хэрэгцээг 100% хангах юм сайхан мэдээтэй байна. Одоо ингээ үзэгч та бүхэнд одоо үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулъя. Үзэгч таны харж байгаа энэ газар бол Монголын анхны гантиг чулууны дархан гантиг үйлдвэр юм а. Үйлдвэр бүхэлдээ Европ стандартын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тоногдох хөрөмжийг суурилуулсан гэдгээр онцлог. Дархан гантиг үйлдвэр жилийн 4 улирлын турш зогсолтгүй ажиллаж, жилдээ хамгийн багадаа л гадагшаа урсах 10 орчим сая долларыг эх оронд үлдээнэ гэж тооцоолжээ. Энэ үйлдвэр тоногдох хөрөмж сайтайгаас гадна ажиллах хүчээ маш сайн бэлтгэсэн гэдгийг онцолж байлаа. Турк мэрэгчлэтнүүдийн удирдлагад ор 3 жил бэлтгэгдсэн Монгол залуус дархан гантиг үйлдвэрт ажиллаж байна. Дархан гантиг үйлдвэр нь Европ стандартын бүрэн автоматсан тоног төхөөрөмжийг суурилуулж, турк мэрэгчлэнгүүдийн удирдлаганд ор Монгол залуучуудаа сургаж бэлтгэлээ. Ингээд Монгол залуучуудын мэдлэг, ур ухаан, хөдөлмөр шингэсэн энэ үйлдвэр эх орондоо тансаг зэрэглэлийн гантиг чулуун хавтан үйлдвэрлэхэд бэлэн боллоо. Манай Инса компани маань гантиг чулуун хавтангийн үйлдвэрийг сүүлийн 3 жилийн хугацаанд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Энэ оны сүүлээр 2 дугаар шугам ашиглалтанд орсноор үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж сар бүр 40-45 мянган метр квадрат инженерчилсан болон террасо хавтанг үйлдвэрлэнэ. Ингэснээр дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ жилд 10 сая долларын импортын бүтээгдэхүүнийг орлож, энэ хэмжээний долларын урсгалыг зогсоох боломжтой. Цаашид 2027 оноос доломит гантиг хавтанг экспортлож, эхний ээлжинд жилд ойролцоогоор 5 орчим сая долларын экспорт хийж эхлэх боломжтой гэж тооцоолж байна. Энэхүү төслийн хөрөнгө оруулалтыг манай Инса компани өөрийн хөрөнгө болон санхүүгийн зах зээл дээр бонд босгож санхүүжүүлж байгаа. Манай компани бондыг эзэмшиж байгаа нийт харилцагч нартаа талархлаа илэрхийлье. Монголын анхны гантиг чулууны энэ үйлдвэр 100% дотоодын хөрөнгө оруулалттай бөгөөд санхүүгийн зах зээл дээр бонд гаргаж төслөө санхүүжүүлж байгаа юм. Дархан гантиг үйлдвэр өнөөдрөөс эхлээд албан ёсоор бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэллээ. Цаашдаа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж зогсохгүй бүтээгдэхүүнээ бусад улс оронд экспортод гаргахаар зорьж байгаа юм.